Өнгөрч байгаа энэ 7 хоногт Монголын геолог хайгуул 2016 үндэсний чуулган зохион байгуулагдаж өндөрлөлөө. Манай улсын эдийн засгийн нэг чухал тулгуур бол гас цаагүй уул уурхайн салбар. Гэхдээ уул уурхайн салбар эндээс олборлож байгаа үнэт баялгаа дэлхийн зах зээл дээр хэрхэн үн төрөх вэ? Үнийг алиг нь ямар цаг үед үүсээ задлах уу зэрэг нь бол төрийн бодлоготой холбоотой байдаг. Ямар ч улс орны хувьд уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ хайгуул геологийнхаа асуудлыг бас нэн тэргүүнд тавьдаг юм байгаа. Тэгэхээр өнгөрч байгаа 7 хоногт болсон Монголын геолог хайгуулын энэ үндэсний чуулганаар ер нь ямархуу асуудлуудыг гаргаж тавь. Бид цаашдаа ер нь энэ салбарт ямархуу бодлого баримтлах хэрэгтэй зэрэг асуудлыг төр засгийн түвшинд болоод мэргэжлийн түвшинд наривчилж ярилцлаа. Тэгэхээр яг энэ асуудалтай холбогдуулаад бид студид геологийн төв лабораторийн захирал тэгш хоёрыг ураад байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Та эхлээд энэ чуулганыхаа ач холбогдолын талаар мэдээлэл хүргэж. Ер нь бол жил болгон болдог. Ер нь бид нэр энэ геолог хайгуулынхаа салбарт бас тийм бодлоготойгоор ордог болчихсны нэг тийм тогтмол зохион байгуулагддаг арга хэмжээ шүү дээ, тийм ээ. Геолог хайгуул Монголын геолог хайгуул 2016 Around Off гэдэг үйл ажиллагаа бол 8 жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм үйл ажиллагаа л та. Тэгээ энэ үйл ажиллагаан дээр бол өнгөрсөн хугацаанд ямар ололт болов, ямар алдаа дутагдал гарав, ямар сургамж байна, тэрийг яаж засах юм, ирээдүйд ямар ололт болов, тэрнийг хуваалцах, тэгээ ирээдүйд яаж явах юм гэдгийг жил болгон ярилцдаг юм томоохон уул уурхай салбарынхны тэр дундаа геолог хайгуулын салбарынхны ийм жил болгон уулзалт та. Зүгээр энэ уулзалтын гол ач холбогдол бол ер нь бол ингээ эдийн засаг дэлхийн даяар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн нэлээд доошилсан байгаа ийм үед яах юм бэ гэдэг бол ерөөсөө нэг өдөр орой нар орж өглөө гарна гэдэг шиг уул уурхайн бүтээгдэхүүний нэг ийм цикл явж шүү дээ. Тэр цикл дээр ирэхэд бол тэгэд өсөх үед мэд яах хэвээр. Хоёрдугаарт энэ зөвхөн уул уурхай геолог хайгуул эдийн засгийн дээр бол нэг салшгүй ойлголт юм байна. Энэ бол нэг комплексны ойлголт юм байна. Энэ бодлогооч гэсэн комплексээр нь ингэж гарах хэрэгтэй байна. Энийгөө бол тэгээд тэр ирээдүйд эдийн уул уурхай бүтээгдэхүүн үн өсөх энэ супер цикл эхлэх үед бол бид бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Тэнд зөрүүлж энэ чуулган нэлээд ярьлаа. Энэ удаагийн чуулганаас тэгээд яг алдаа оноогоо юу гэж дүгнцэгнэ вэ? Тодорхой дүгнэлт бол гарсан л байна таараа, тийм ээ. Яг маш олон дүгнэлтүүдийг илтгэгчд тавьж байна л л. Гол зүйл бол яг өнгөрсөн хугацаанд бид нар бол нөгөө уул уурхай салбарыг нэгдүгээрт бол энэ олон улсын стандарт мөрдөж ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд бол манай геологийн төв лабораторийн нэлээд 3 улсын стандарттай болсныг бол нэлээд сайшаалаа. Тэр тухай яригдчихсэн. Энэ нь ямар учиртай юм? Жишээлбэл ингэж байгаа юм л да. Ямар нэг юм бол олон улсын стандартаар явна гэдэг бол тэн дотор байгаа хэн нэг хүн дур зургийн асуудал байхгүй болно гэсэн үг. Нэг хүнээс хамааралгүй зөвхөн стандартаас хамааралтай болно гэсэн. Хууль стандартаас хамааралтай болно гэсэн үг л дээ. Манайх бол 3 улсын стандартаар итгэн стандартыг мөрдөж олон улсад палатын түвшний стандартыг хэрэгжүүлдэг Монгол анхны лаборатори болж байгаа юм л да. Лаборатори тавьдаг үндсэн 3 стандарт байгаа юм үндсэн. Нэгдүгээрт бол лаборатори тавьдаг ерөнхий стандартыг нутагшуулж хэрэгжүүлэх, мөрдөх. Хоёрдугаарт нь аттестатчилсан, стандартчилсан загварыг бүтээх, олон улсын стандартыг мөрдөж хэвшүүлж ажиллах. Энийг нь олон улсын стандартын байгууллагаар итгэмжлүүлэх. Гуравдугаарт нь бол энэ чиглэлд ажиллаж байгаа лабораториудын ур чадварыг сорих хэрэгтэй. Энэ сорих ур чадварын сорилтыг зохион байгуулагч нь олон улсын стандартыг хэрэгжүүлдэг ийм байгууллага болж байгаа юм л да Монгол Улсын геологийн төв лаборатори. Үнэхээр энэ сая хүмүүс ярьж байна. Энэ Around болж байгаа Монголын геолог хайгуул 2016 болж байгаа ийм үед өнгөрсөн жил бид 3 дахь итгэмжлэлээ аваад Монгол Улсын геологийн төв лабораторийн олон улсын түвшинд хүрч 70 гаруй ор манай энэ хайгуулын үр дүнгийн наривчлалыг дэлхийн хүлээн зөвшөөрдөг болж байгаа нь бол энэ бидний хувьд Монгол улсын хувьд бахархал, энэ салбарын хувьд бахархал юм байна.
бас геологийн төв лаборатори эх жил 60 жилээ болж байгаа. Энэ салбарт үе үед ажиллаж байсан удирдлагуудын инженер техник ажилтнуудын бүр тэнд ажилласан цэвэрлэгчийн хүртэл одоо үр нөлөө байгаа. Энэ бол гайхамшигтай зүйл боллоо гэдэгт тэр бол бас санал нэгдсэнд одоо хувьдаа баяртай байгаа. За үнэлэл төгөлтийг бол сайн талаас нь ингэж харж дүгнсэн юм байна. Зүгээр цаашдын хандлагыг өгөж ойлгож тодорхойлж байна. Та түрүүн үгэндээ хэллээ шүү дээ. Одоо ингээд дэлхийн зах зээл дээрх нөгөө нөөц зэсний маань үнэ унтсан энэ үед бид нар магадгүй за олборлолтод нь жоохон ингээд саасч байгаа боловч хайгуулаа ингээд ахиухан шиг хийгээд байгаа гэх. Одоо малчин бол ингэдэг шүү дээ. За намар сайхан мал таргуу үед бол төхөөрөд бэлдээд ингээд зах зээл нийлүүлээд ингээд ингэждэг. За тэгээд босод үйлдэл хаварч гэдэг юм уу? Яг үндсэн малынхаа тарих хүчийг алдуулахгүй байх талаас нь ирэх намрынхаа малыг санаа тавьж эхэлдэг гэдэг шиг. Зах зээл дээр хүн бууцсан үед одоо хайгуулынхаа ажлыг төлхөө зохион байгуулахад гадны хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх гэдэг юм уу? Нөхцөл байдал ямар хөө вэ? Яг ер нь бол сайн малчтай боловч хэлж ин л энэ жил нөгөө бичсэн жил болоод нэлээ олон газар зууд болж штт. Энэ зууд болно гэдгийг мэдсэн малчид бол урт талд нь одоо малаа их хэмжээгээр одоо мах болгоод тэрнийгээ зах зээл гаргаад тэгээд дансандаа хийчихсэн. Одоо зуудын дараа бол дахиад малаа хөдөлж аваад өсгдөг ийм цикл байж штт. Яг тэр шиг одоо ийм цикл болохыг бол Монгол улс мэдэж байсан. Тийм учраас одоо тэхийн тулд сая таны хэлдгээр хайгуулын лицензүүдийг одоо өнгөрсөн жил нэлээд олныг өгч эхэлсэн. Ингэснээр бол бид одоо Монгол улс ямар өвчтэй юм хаана юу байна? Одоо ухаандаа төрөвчөндөө хэдэн төгрөгтэй байгаагаа мэдж байгаа хүн $100 төрүүлж гаргах юм уу 20,000 төгрөгийн төрүүлж гаргах юм уу гэдэг бол энэ тухайн хүний өөрийнх нь бодлого үстэй. Тэр шиг улс орн ч гэсэн бид бол ямар баялагтай юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй юм байна. Энүүгөө бол яг мэдээж 100,000-ны нэрвчлэлтэй зураг хийчихсэн. Одоо 50,000-а хийж эхэлж байна. Ингэсэрж энийг бүр нь одоо судлах руугаа бол нэлээд хүч тавьж ажиллая гэдэг. Өнгөрсөн жил бол нэг 10 гаруй мянган 10 гаруй тэрбум төгрөгийн одоо хайгуулын нэрвчлэлөө тий зургийг одоо тий ишээгээ зарцуулсан байна гэдгийг бол уурхай сайд онцолж хэлж ирсэн. Тэнд ажилласан. Хойш ч энийг нэлээд сайн нэрвчилж, нэлээд сайн хайгуулынхаа судалгааг анхаарч энэ тал руу хөрөнгө оруулалтыг одоо хий гэж байгаа юм байна лээ. Энэ ер нь бол Монголд нэг 3,000 гаруй лиценз эзэмшдэг 1,000 гаруй компани байдаг юм байна. Тэгээд жишээлбэл тэр компаниудаа одоо ингээд бодлохоор яаж одоо хайгуулаа үрдөнтэй хийхдээ одоо салбар одоо тухайн салбарын байгууллагууд яаж дэмжих үү гэдэг тал руу нэлээд ярьж байна. Жишээлбэл бид одоо энэ чиглэл бол жишээлбэл геологийн төв лаборатори бол тэр чинь мэдээж нөгөө компани болгоныг авсан лицензүүдийг хайгуулах үр дүн манад авчирж үзүүлээд үнэхээр тэнд юм байгаа нь ойлгомжтой байна гэд лабораторийн үр дүнгээр гарах юм бол цаашаа ямар технологи энэ эдийн засгийн агуулгатай мөн үгүй юм уу те энийг ашиглахад ямар технологи хэрэглэх юм технологи туршилтын бид нар ингээд зөвлөж нөгөөг ингээд цааш явчихдаг. Магадгүй нөгөө юу гэдгийг хитийн төлөвгүй талбай авах юм бол газрын ойр дээр гаргалгын баг дээр цагийн эрт дээр энийгөө буцаагаад дахиад дараагийн лицензлөгөө ор гэдэг зөвлөмжийг өгөөд ингээд тухайн одоо салбарын байгууллагууд энэ хөрөнгө оруулагчдад тийм ээлтэй бодлого явуулдаг байх ёстой. Энэ тий ингэжээж одоо бид ингээд хамтын зүтгэлээр тий төр хувийн хөвшил тий хөрөнгө оруулагч төрийн энэ зөв одоо хамтын одоо шийдэл дээр цаашаа энэ салбарын хөгжил явах юм байна гэдгийг бас нэлээд тодорхой ярьж илээ. Гэхдээ зөвхөн хайгуулын тусдаа байх хэрэггүй, хөрөнгө оруулагч нь тусдаа байх хэрэггүй. Бүгд ингээд ерөөсөө ингээд энэ бол бүгд ингээд харилцан уял дата юм цогц зүйл юм. Энийг ингээд зөв зохицуулаад ирээдүйд одоо ингээд одоо юу гэдгийг уулуурхаа өсөлтийн үе болоход бол бид бэлтгэлээ сайн гэсэн байх хэвээр. Бүх хүн бол барилдах бэлэн байж болно. Өгөөд барилдах дуртай байж болно. Гэхдээ бэлтгэлээ хийсэн хүн л улсад төрүүлнэ шүү дээ. Тэр шиг л энэ чиглэлийн бэлтгэлөөгөө ажиллаагаа маш сайн анхаарах, тийм л одоо хандлагатай маш одоо амжилттай хурал зохион байгуулалт. Энэ хурал зохион байгуулсан уулуурхаа ямаш их тултлын газар одоо манай энэ холбоодуудаа бас талархал илэрхийлэх хэрэгтэй байх тий. За одоо тэгээд бид юутан бэ гэдэг асуултанд хизээ хариулт авах уу?
та одоо нэг 50,000-ны зураг хийж байгаа гэдэг гэж шүү дээ. Тэгээд одоо халаасанда юутайгаа энэ улс орнд ч мэдчихэд дараагийнхаа нүдлийг тооцсон шүү дээ. 50 жилийн дараа бид юугаа задлах вэ энэ гэдэг төрийн бодлого бол энэ дээр л суудлах юм шиг байна тийм үү? Тэгээ харин сая хэлж байгаа нэр байхгүй. Хайгуул төрийн бодлого ингэ чинь одоо тусдаа индипендент бие даасан биш юм байна. Энэ бол нэгдсэн юм байна. Энэ лөгөө одоо бүгдээрээ ингээд зөв бодлоготой байх хэрэгтэй юм байна. За зарим одоо геологчдын хувьд бол энэ Монгол Улсын геологи албыг байгуулах хэрэгтэй юм байна гэдэг саналуудыг ч бас гаргаж ирсэн. Урд нь бол нэлээд одоо тийм том геологи албыг бүтс байсан. Одоо энэ уулуурхаан салбарын бодлого дотор байж байгаа, засгийн газар мөрөн хөтөлбөр дотор байж байгаа энийг хийх хэрэгтэй байна гэдэг саналуудыг бас гаргаж ил. Маш олон сайхан саналууд гаргаж ирсэн. Тэр бол одоо тахгүй алхам алхмаар ажил хэрэг болоо явах байх гэж. Тэгээ дээрэс нь бол яг бас нэг олон улсын хамтын ажиллагаа, байгууллагын олон улсын хамтын ажиллагаанаас гадна гадаад хөрөнгө оруулалт руу нэлээд сайн анхаарч энэ тал дээр бол нөгөө тогтвортой бодлого чухал юм байна. Тэгээ тогтвортой айл гэртч бай, улс орондч бай, салбарт одоо тогтвортой тасралтгүй юм бодлого чухал юм байна. Тэгээд нэг юм ярьж явж байгаад гинт маргааш нь одоо 68% худлаа байсан мэн нэг зогсож болохгүй тий. Ингээд тэр тогтвортой нөгөө уулуурхаан салбар хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь нэг өдөр гөөж очиад нөгөө хажуу байлаасаа нөгөө сүү өгөөч гээд авдаг шиг юм биш юм байна. Энэ бол нөгөө энд эдний салбар бодлогын урт хугацааны тогтвортой байна гэдгийг итгэх юм бол нөгөө хөрөнгө оруулагч чинь яриад эндээс бид мөнгө оруулах юм бол хөрөнгө оруулах юм бол урт хугацаанд хамтдаа ашиг олж болох юм байна гэдэг л асуудлыг ярьж байна л. Энэ хямрал гэдэг зүйл чинь өөрөө юу гэдгийг энэ дэлхий дээрээс мөнгө тэр чигтээ алга болчдөг юм биш. Нэг мөнгө одоо нэг газрын эзэмшил байгаа одоо юу гэдгийг санхүүгийн боломж нөгөө тишэл шилжих юм болчихсон тий. Тэгэхээр хаана шилжих вэ? Эндээс яаж зөв